Сайн бацхан үзэгчтэй Мордон Монгол залуус Төв аймгийн Баян цогцсон Маягтын аманд хүрэлцэн ирсэн байна. Одоо бол мордны уяа эд дундаа орсон. Зуны дэлгэр сайхан өдрүүд үргэлжилж байна. За бид Увс аймгийн уяачдын төлөөлөл болсон Увс аймгийн өндөр ангаас юмяриат Монгол Улсын манлай ич Цэндэ биш манлай уяан дээр хүрэлцэн ирсэн байна. Сайхан зүсэж байна да. Сайхан зүсэж байна уу? Сайхан. За морь хурдан сайхан байна. Хурдан байна. За энэ жил бол одоо олон сайхан нутагт олон сайхан том 100 жилийн сүмдийн яа болон танаа нутгийн сүмийн 100 жилийн яа болон тийм ээ. Тий. Таны хувьд бол одоо Улсын баяр наадамд хүйтлээ удагт 2003 онд анх Улсын баяр наадам энд ирэхэд бол Улс нутгийн төлөөлөл болж Улс нутгаас тэр дотроо одоо яг төс өгшлийн адуугаас их мөрний төрөө хүртсэн юм хүн шүү дээ тийм ээ. Эндээс сайхан яриагаа эхлэе гэж бодож байна. Тий. 70 удгийн анхны наадам 2003 онд бид нар ч нөө Ярамгаас гарч ирэл энэ сайхан талруулныг орж ирлээ шүү дээ. Тэгээ тэнд чинь л одоо миний морь төрүүлж Увс аймгаас анхны их мөрний төрөг энэ 70 удгаас авч ирсэн юм уу. Тэрнээс хойш хээр морин төрүүлээд дахиад хээр морин 4 онд хээр мор гэсэн тийм ээ. Тий 4 онд айрагдаад 5 онд төрүүлсэн. За 3 4 5 гэсэн тийм анжилууд миний морь 2 их мороор сайхан наадчихсан. 2 их морины хувьд яг одоо төс өгшлийн адуу удам гшээ сайхан яриа шүү дээ. Наа чи дэсийг олъё онгонод. Ер нь бол манай нутгийн ингээд юутаага залгаа хил залгаа шүү дээ. Таваатаага дэстэйгээ дэсийн голтоогоо ханг хөхийн нуруутаага ингээд хил залгаа тийм байдаг. Тэр нутгийн морднод да. Сонирхоод асуусан дээр бас асууч төс өгшлийн адуу бол өвлөн насах 40 градус. Зундаа одоо тэр элсэн дээр бол 40 гаруй градус хүрч халддаг. Тэгээ одоо төсийн гол руугаа нааша усандаа ороход бол одоо бас өдөртөө бол 20-30 км бол давхдаг. Ер нь их төсвөр хатуужилтай юм нутаг шүү дээ, тийм ээ. Төс өгшлийн адуунаас та бас сайхан удам өгшлээс нь дэлгүүл мэддгээсээ сайхан уучны хүмүүсээс сонсч байсан асуу. Тэгээ манай нутагчин бол яг манай ханг хөөчин бол ус хэлбэгтэй шүү дээ. Тэр хооших нь тисмэсрэг болохоор зэрэг л ус нь холддог. Халаас туурт суудаг. Тэгээд дисвчерийн хувьд бол ерөөсөө агуу дэвчээртэй байдаг. Тува юу дисээ адууны тийм дэвчээртэй байдаг. Унаа эдлэгээ сайн даадаг. Уул туруу сайтай тийм л мордод байдаг юм да юм. Тэр жил одоо хүрэн мор төрүүлээд хээр мор айрагдаа дахиад төрүүлж исэн. Тэр хоёр морны хувьд ямар уяатай морд вэ? Энд хурж ирж хэр их нутагсж байгаад энд уралдаж исэн болсон баяр наадамд. Тэр хүрэн мор чинь 2002 онд авчирж исэн. Дэсээс Увс аймгаас өндөр ангаагаас авч исэн. Тэгээд 6 сард л ирсэн юм да. Тэр үед чинь бас сонгуультай жил байсан шүү дээ 2002 оны. Тэр сонгуулийн өмнө авцраад тэгээд тижэл мүжэл байхгүй Туранхамар авцраад 2 сунгуанд яаса эхний нэг 3 морьтой сунгадг байсан юм аа. Энэ шуунданы ард нэг сунгасан энэ 7 юуны үлдээ төрөлд нэг сунгоо хийгээд тэгээд за тамиргүй юм Туранхай юм гэдэг. Тэгээд тэр жил юуны дундгойн 60 жил лөө. Тийм 60 жил болно гэд дараагийнхан юунд наадамд уралдаа гэд. Тэгээд улсын наадамд асаад 2 сунгоо сонгочаа. Өнжөө тий. Тэгээ өнжөөд 2 сунгоо сонгочаал улс төрөлдгөө дундгойд байж 6-аас юм штэ. Ирээл улсын шилжээ улсын бүсэд гарч тий. Ингээл ирэхэд одоо боломоор юм шиг санагдал явцсан. Тэгэл ер нь боломжийн морь юм да гэл. Тэгэл тэр жилээ 2 оноос ахгуулаад жил 10 уралдсан байдаг юм би хөрмөрийг. 11 дээр улс төрүүлсэн штэ. 3 онд 5-аас ахуулаад 2 онд 2 онд 3 онд чинь дамжаад явна штэ. Тий дамжаад зөв. Тэгээд тэр жилэл 10 уралдаад 11-т л улс төрүүлсэн штэ. Одоо даваа хөө ах тэр чинь юуны жил Баганган 20 жилчилүүдээ тэнд хоёулаа 4 морьтой очиход ганцхан морь дундаар болж исэн. Баян цагааны нэг холмор төр айрагдаад. Бусдын даваа хөх тэр айрагдчихсэн. Уяаны хувьд ямар онцлогтой морь байсан? Одоо бас л тэгэхээр их л төсвөр хатуужилтаа ер нь бас
Яг хөдөө юу юм да. Манай чи нарийн уяамд тэр үед байдгүй байсан. Ер нь бол идэлгээ унааг л их дааж их. Ер нь их юу яадгүй мөр шүү дээ. Нарийн одооны шин цагийн уяа гэж нэг юм баг хийж үзээгүй мөр тэр хоёр мөрч ерөөсөө л унаад байдаг. Тэгэл ямар сандаа хөрмөрийг би тэр жил төрүүлдэг хавар нөгөө гашрын дураарамыг морж өгөж байсан шүү дээ. Тэгээд тэдний хаваржуулаад ногоолж явсан. Тэгээ бүр хонин унаад бол бараг л хонноос салгаагүй дээ. Тэгж бол тэр жилээ тэр үс. Байнгын өдөр бол хон гэдэг чинь морины идэлгээнд маш сайн яадаг байдгийн шүү дээ. Таарддаг шүү дээ идэлгээ. Адуунд болохоор тэр мөр чинь агсаа хөөрөө болчих гад байдаг. Хонинд л одоо ном дөлгөөн боддог, дуу чимээнд нь сэтгэлд засардаг, тайвширдаг тийм л байдгийн шүү дээ. За. Тэгээ ер нь уяа бол нэг актер тэр үед би мэддэгчгүй байсан. Тэр үед бол ер нь голцоо унаа идэлгээгээрээ л оролцож ийсэн дөө. Тэгээ манай хоочин дээр юусад бол ер нь муу ихаар сайн унал гэдэг байсан дөө. Би тийм зарчмаар л унж ийсэн. Тэгжил хоёулаа төрүүлж ийсэн. 2007 онд бас Гамболдох цуг явж исэн гэсэн. Их хурдад бас нэг сайхан. 7 оны их хурдад ч одоо 2 мөр ер нь бараг лайрагдах шахий болж явж байсан. Бид нэг өвөр ангаад очиад одоо өвөр ангаад чинь би ижил хоёрын хөрмөр гээд хөрмөрийг аваад очсон. Өөрийнхөө хөрмөртөө 2 мөртөө очиад тэгээд тэр жилийнх нь их хурдын нааданд бодлоо нэг өвөр ангаах чөлөө арангаа нөхдүүд нэг мордоо очиж явж тавиад. Арангаа 2 хөрмөр. 2 хөрмөр тэр тар өхөртөр болоо. Өхөртөр буурлмөр гэдэг буурлмороос. Эднэр чинь айрагдаад. Тэгээ миний мөр нэг нь 7-оор нэг нь 8-аар орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг асах юм бол тэр хоёр ч хоёулаа айраг руу орж ирж байгаа. 4-5 руу орж ирж байгаа юм таахгүй. Тэгээд тэр үед нэг их хурдын айраг алдчихлээш. Уул нь бол одоо яг нөгөө гарааныхаа алтан шар зурхаагаар гараад хуугдаж очоод буцаад эргэж яхад нь ачаад өссөн юм байна тийм ээ тэр. Тий цаашаа явахт нь туул ачаа явчихгүй юу. Тэгээд тэр чинь би ямар явж байгаа юм чинь тэр нэг халуун салхитай гантаа жил байсан шүү дээ. Тэгээд би ямар очиад дуунууд чи ямар ялгаа байхгүй хамаагүй дээр явчих шүү дээ. Бид нар чинь 20 гаруй километр хөлөөрөө очиж байгаа хөл амар очиж байгаа дээр ялгаа гараад тэмдэг гараад ирж байгаа юм чинь. Давхар уяагаар тэгээ говь шанх руу явсан гэж байна. Тий, говь шанх руу яваад хөрмөр 11-ээр давхиж ирсэн. Тий. Тэгжил яасан. Өөр нь тэр жил нийтдээ нэг 10 гаруй оролцож ирсэн. Ер нь ихэнхт нь харагдаж ирсэн юм аа. Тийм аа. Хамгийн сүүлд нь хинтийн 2003 оны чи хавар нь хинтийн гашрын Баяутгийнх баха эрхтийн дахлаг гэдэг нэг болдгоо шүү дээ 6 сарын. Тий. Баяр эрхтэй. Баяр эрхтэй гэдэг. Тий, баяр эрхтэй. Тэрэнд төрүүлж ирсэн. Тэгээд ирээд бол төрүүлсэн. Тэгээд ижил баяр чин сартаа хөрмөрч одоо хөрмөрт ойрхол оролдож ирж ирсэн тийм ээ. Ер нь бол бид нар чинь нөгөө ажлын цог хийжсэн болохоор ер нь хоёул айрагдвал хоёулаа айрагдана гэж ярьж л байсан та. Тэгээд дараагаараа 78-аар ирээд. 78-аар ирлээ. Тэгээ бид чинь нөгөө говь шангад очиад тэгээ 2 мороо тэгж оролдоод 11-ээр давхичаад. Дараа нэг ижил баяргаа чинь нэг улсын 90 жилээр соёл морь төрүүлчихсэн тийм манай дашторж уу яаж. Тийм дашторж яад бороор бор соёлд төрүүлж ирсэн. Тэгээд бид чинь говь шангад сайхан хүн байлаа тийм. Таны хувьд бас нөгөө ерөнхийлөгчийн азаргыг үед цэвэр зүснэ гих тодтол нэртэй уралдаанд бол азраг хамгийн их төрүүлж ирсэн юм байна шүү дээ. Анхны тийм шүү дээ. Ер нь бол энэ анхны тэр бас очиртай энэ 7 удагч наадах ээлжтэй ээлтэлтэй. Анхны нааданд их морин төрүүлээд анхны тэр нааданд азраг эрлийн цэвэр азраг төрүүлэхэд нь миний ерөнхийлөгчийн нэртэй тэр бар азрагч бас төрүүлж илээ. Тий. Араб бор азраг. Араб бор азраг цэвэр зүснэ. Үндсэндээ бол тэр жил бол та одоо тэрийн наадмын дээд хоёр насны төрөг бараг л авсан. За ер нь л авсан та ялгаагүй л тийм л болж ирсэн. Тэр үе залуу байж тээ одоогод бол. Одоо сайхан энэ нутагта тэр он жилүүдээс хойш сайхан энэ нутагтаа л ажиллаж байна. Тий, тэгж энэ амнаас холдоогүй. Зарим жил нэг өнжижсэн мармал муу өнжижлээсэн баг. Түүнээс бос яваад нь байсан ажиллаж исэн. Энэ актив сонгоолоос би анх гаргасан шүү дээ. Ер нь тийм ба тий. Актив сонгоо энэ аманд чи 2004 онд гарч ирсэн бэ. Энд уул амтан хүн ходог бас юу ч байхгүй байхад нь
би энэ сунгаа гаргаж ирсэн. Энэ сунгааг их зохион байгуулалтаа их мундаг хийдэг байлаа. Тэгээд одоо жоохон сүүлийн үед юу болоод байна. Гэхээс энэ сунгаач бол миний анхны гаргаж ирсэн сунгааны Энэ аманд сунгаа хийж эхэлж байсан тийм ээ. Өнөө цаг үед одоо уян дээр хэдэн үний бүрэлдэхүүнтэй ямар галууя, ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Энэ маань нутгийн өндөр ангаа хэдэн залуучууд сая сүүлхэн моринд орж байгаа одоо бизнесийн залуучууд байна. Таны шавь нартайгаа. Шавь нарт хүүхдүүдтэйгээ байна гэдэг. За. Дөрвөн залуугийн мөр үйж байна. Зөвлж байна. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ингээ сайхан агаарт эрүүл агаарт ингээ гассан газраа байж их сайхан юм да. Одоо энэ цаг үед бол морины үе бол нэлээд шинжлэгдэж нэлээд өндөр түвшинд очсон байх гэж харж байгаа юм. Ер нь ч тийм болж байгаа. Тэгээд таны яг одоо оргил амжилт үзүүлжсэн он жилүүдтэй харьцуулахад морины үеэнд ямар ер нь өөрчлөлтүүд орсон байна харж байгаагаар. За их өөр болсон юм байна уу? Одоо ч ерөнөөс маш нарийн болдог бай. Залуу ялангуяа морь хурдан болсон юм байна. Уяач чинь залуучсан юм байна. Сайн ч үйдэг болсон юм байна. Тэгэл би одоо хараа сууж явах юм байна шүү дээ. Тэгэл харьцуулаад сууж явах юм. Ер нь бол өндөр дэвшинд ирсэн юм байна уу? Хөгжил бол хурдны чиглэлээр тийм ээ. Хурдны морь хурд үйдэг улсуудын чинь арга барил нь шал өөр болсон юм байна. Дээр үеийнхээс шал өөр болсон юм байна. Таны хувьд одоо бас нэгдлийн дарга хүний хүү байсан. Одоо яг энэ нэгдэл нийгмийн үед бол яг сайхан ус нутагтаа бол насыг бол өнгөрөөгөө тэгээ наашилж илсэн ийм л хүн байх л да. Энэ өвлийн хувьд бол энэ нутгаар өвлжилт таваржилт хэр болов? За энэ жилийн өвлжилт таваржилтын хүнд нөхцөл байдлаас үүдэн энэ Монгол Улсын засгийн газраас шинэ оршин хөдөлгөөнийг санаачлан малчтад одоо хүү багтай урт хугацааны энэ зээл тусламж үзүүлж энд одоо 9 гишүүнтэйгээр хоршоо байгуулж за төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд бол улсаас бол одоо ийм нэг хүнд бол 50 орчим сая төгрөгийн санхүүжилттэй ийм хөнгөлөлттэй урт хугацааны ийм шинэ оршин хөдөлгөөнийг санаачлаад явж байна л да. Энэ дээр та бас өөрийнхөө үзэл бодлоосаа илэрхийлээч. Энийг одоо би манай аав чинь нэгдлийн дараагаар олон жил хийсэн хүн л дээ. Тэгээд нэгдлийн зохион байгуулалт бол одооны зохион байгуулалтаас өөрлөлтөө улам өндөр зохион байгуулалттайгаа энэ төсөл хөтөлбөр чинь бол одоо их л зөв юм байна. Зөв юм хийж яах гэж бодож байна. Шинэ харшаа гэдэг чинь одоо харшаа гэдэг чинь одоогоор бол сүүлийн ай сайхалт дээр үед өргөн айсэлт гэдэг нэг юм хийдэг байсан юм. Өөр намайг жоохон байхад. Тэрний шиг л одоо айлууд чинь нийлээл одоо ажил төрлөө зохион байгуулна гэж энэ гэр юу амбул цөөхөнтэй хүмүүсд бол бүр л их ашигтай юм санагдаж байна. Надад бол тэгээ зарим нь одоо адууга малаа малж байгаа, зарим нь сүү цагаа тэгээд арь ширээ болсон. Дагнаад харчин зарим нь өхрөө тууж ирээд сүү сайлаа бэлдэж байна тийм. Сүү авгаанаар сүү сайлаа бэлдээд нийлүүлээд ингээд би тийм амьдралд хэрэгтэй. Амьдралд бол хэрэгтэй л юм гэж бодож байна. Таны бодлоор одоо ингээд харж байхад энэ нутагт ер нь шинэ оршин хөдөлгөөнд нэгж байгаа малчин айл өрхүүд ер нь хэр байна? Энэ дээр ер нь залуучуудад ийм санаа аваад ер нь одоо мал аж ахуйгаа ингээд цааш нь энэ шинэ оршин хөдөлгөөнтэй холбоод яваарай гэвэл юу гэж хэлэх вэ? Гэхдээ ийм боломж бол байх шиг байна. Уг нь бол энэ одоо тэгэхээр манай энэ хувьд яг нийлээд нэгдээ тэгж хийж байгаа эхэлж байгаа эхлэл байхгүй. Нийлүүл одоо их боломжтой юм аа гэж би энэ залуучууд яриа сууж байна. Одоо яг тэр таны хүүхэд ахуй насны үеийн л тэр нэгдэл нийгмийн тэр хөдөлгөөний одоо үргэлжлэл болж тийм шинжлэл юм байна шүү дээ. Шинжлэгдэж байгаа. Шинжлэгдэж байгаа хөдөлгөөн юм байна шүү дээ. Ер нь бол тэгээд угаасаа дээр үед гэж айл сайхалтаараа нэгдээд болж исэн юм. Одоо бол улам илүү болох боломжтой шүү дээ. Ер нь тийм ээ боломж гарч ирж шүү дээ. Түүнээс хойш одоо яг ингээ 90 онд зах зээл хөвчлөгдөд ингэж ихсэлснээс хойш малчид айлууд бол одоо малын тоо толгой өөрсдийнхөө нөөц боломжийг бүрдүүлэх гээд одоо уулын аманд ингээ буудаг болсон. Сүүлийн яг он жилүүдэд бол нөгөө айл сахалтаараа буудаг зүйл их ховорцсон шүү дээ тийм ээ. Энийг буцаагаад сэргээж байгааг л тийм ээ. Тэрний л жишээ шүү дээ. Ер нь бүгдээрээ нийлүүл одоо ямар хүчтэй байх юм бэ? Ямар зах зээлтэй байх юм бэ гэдгийг л одоо харуулж өгч байгаа л юу шүү дээ. Нэгдэл шүү дээ. Ер нь бол нэгдэл гэж би ойлгоод байгаа юм ер нь. Одоо шинэ үеийн нэгдэл гэж бодоод байгаа юм. Тийм. Тэрнээс хойш энэ увс нутгийн адуу, хан хөхийн адуу, тис нутгийн адуу юм хурдан байдаг юм байна гэд
одоо зүүнээсээ төв алхаасаа ч юм уу баруун чи очиж хурдмөр авах энэ цуваа бол бас ер нь дамжиггүй байсан баг. Явсан. Миний хөрмөр төрүүлээ зэнтэйгээ хөрмөр төрүүлээд ирэхээр нэг хэсэг баруун тийшээ цовсон штэ. Тисадор. Одоо үржил селекцик гэх тий. Селекцик гэдэг одоо энэ 2 жил ингээ төрийн нааданд энэ одоо төрүүлчлээ. Тэгэл улсууд ийшээ явсан штэ. Тэр нь амжилттай дээшээ одоо төрийн улс улсын нааданд цааварлаж байсан ямар адуунууд вэ? Одоо сайн штэ. Одоо тэр дэсийн голын онгоно чинь нагарын зэ хөрмөр байна. Нагарын зэ талцсан. Зэ талцмаар улс төрүүлжээ. Содон цагийн ад хэрэг саяалан төрүүлжсэн. Тий. Эдгээр чинь бол яг л төрүүлчихэд бууханууд явж байгаа байхгүй тий. За ингээ хэсэг хугацаанд бас сайхан хөөрөлтлөө удахгүй улсын баяр наадам олон сайхан түүхт наадмууд олно. Ингээ ахмад сайхан уяач байгаа энэ шин залуу уяачдаа сайхан үнэтэй үлгэр мэт сургаалаа айлдаач гэж хүсье. За энэ залуучууд чи одоо яг удаа би энэ уяаны талаар бол одоо асрагдаж байна өө. Одоо насуудаа даалж явах юм шүү дээ 66 хүртэлчлээ. Одоо тэгээд залуучуудад яахад төрхөл заахад бол одоо шин цагийн адууг бол би бол зааж чадахгүй байна. А гэхдээ бол ийм үлгэрээр л уйдгэн шүү гэдэг үлгэрлийг бол би үргэж л хэлж идэг л дээ. Тэ. Одоо тэгээд залуучууд бие биенээсээ амама насаа дамжаад ийм шин цагийн үеинд сурах байлгүй тий. Энэхүү Увс аймгийн уяачдын төлөөлөл болсон 2000 буюу 2 дахь шинэ мянган гарсан он жилүүдэд бол одтой сайхан Увс нутгийн адуугаараа Түр улсын их баяр наадамд түрүү хариг хүртэж исэн. Цэндэ биш манлаатайгаа ярилцлаа.